Би сая одоо ингээд үлгийн сумд ирээд сургуулийн сурагчтай ингээд уулзж яана л да. Тэгээд би бас олон жилийн өмнө хийжсэн юм аач мартчихж. Тэгсэн чинь харин энэ 10 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүд гоо та олон жилийн өмнө хүслийн захиа гэж хийгээд хүслийн захианы хариу захиа биднэрт иржсэн ш. Тэр одоо биднэрт гэрт байгаа ш. Тэгээд гэрээсээ яваад энэ 3 охиныг аваад ирээч гээд эднэр авчираад одоо яг ингээд 15 оны 3 сарын 26-нд иржсэн юм байна. 15 оны 3 сарын 26-нд одоо бас жаахан дараа л зохион байгуулагдчихсан юм байна. Тэгээд тэр үед одоо жишээ нь үлгийн сумын дунд сургуулийн 5-ын Б ангийн сурагч Бүрнээ Баяр, үлгийн сумын сургуулийн 5-ын Б ангийн сурагч Ган Эрдэнэ 8 одоо ингээд бүгдээрээ л одоо энэ хүслийн захианы хариу захианууд ба тэгэхээр энэ охтуудын бүгдийнх нь нөгөө тэр үед өөрснөө хүслээ бичижсэн хүсэл мөрөөдлийнх нь нөгөө захианууд нь Улаанбаатар хотод одоо бид нар бас ингээд хадгалчихсан байгаа. Файл хэлбэрээрч байгаа. Тэгэхээр та гуравд бас бид нэр эргэж та гурав яг юу бичижсэн байгаад тэр чинь тэр файлыг нь та нарт буцаж явуулъя. Та нар бас эргэж үзээрэй. Чи яг юу гэж бичижсэнээс санаж байгаа юу нь бол. За би ерөнхийдөө бол тэр үед бичсэн захиаг бол санаж нөгөө нэг багш олон би ер нь багаасаа манай ээж маань эмч эмнэлгийн ажилтан хүн байдаг. Аав маань болохоор ер нь гэртээ бас хоороо бизнес эрхлээд байдаг. Тийм болохоор би ерөөсөө манай ээж маань намайг эмч болгоно гэж багаас хэлдэг байсан л да. Би ерөөсөө тийм эмнэлгийн эмч ажилчны тал жоохон ерөөсөө тийм юуг өөрөө сонирхолтой учраас багш болно гэдээ бүр ингээд биччихсэн. Тэгээд энэ захиагаа та нар руу явуулж явахдаа ингээд бас манай сумч нэг амар салхитай. Тийм болохоор нөгөө нэг бас энэ захиагаа та нар явуулчаад өөрөө бас миний захиа одоо байр эзлээсэй гэдэг хашаан дээр гарч зогсож байгаа. Одоо хийсгэжсэн гэх юм уу тийжсэн. Тэгээд бас ингээд хариу захиа удалгүй биднэрт 1 сар руу 2 сарын дараа биднэрт ирж ийсэн. Тэгээд би нөгөө тэр үед өвчтэй явж исэн учраас миний эзэлцсэн болов гэсэн нууцгүй хүсэл бас надад байсан. Номингээ. Миний болохоор манай болохоор энэ соёлын төвд ажилладаг эхлээд тэгээд аав нав ер нь амар би багаасаа ингээд сумынхаа ер нь урлагийн юу төлөөлж ер нь Улаанбаатар хүртэл явж исэн. Тэгээд аав минь намайг дандаа бүжигчин болгоно гэж ярьдаг гэсэн. Тэгээд би ер нь амар өөрөө амар сонирхолтой. Тэгээд одоо хүртэл бүжиглдэг. Гэтэ одоос жоохон харамсдаг яг тэр үед яг ингээд бүжигчин бол ингээд битсэн аавынхаа хүнд орсон л одоо би энд биш Улаанбаатарын тайзан дээр ингээд бүжиглээ зогсож байгаа юм багтаа өөрөөс дотроо амар харамсдаг. Гэтэ одоо эмч болон гэсэн мэргэжилтэд маш тууштай суралцаж бас тэрний хөдөлгөөн амар тэмүүлж байгаа. За мундаг байна шүү дээ. Гэхдээ тэр энэ бүжигчин болоогүй л харамсах юм бас байхгүй шүү дээ. Чи одоо чи ч одоо бүгд хэвээрэл байна тий тэр чинь. Гэтэл одоо яг чи ингээд амьдралын үндсэн мэрэгжлээ олж авах чинь бас гэж байна. Бүжигчин чинь нэгэ бүжиглж байгаад одоо магадгүй сайн мэдэхгүй байна л да. Гэхдээ залуудаа бүжиглж байгаад айгүй бол унчч хүрээгүйгээр айгүй бол одоо тэр нөгөө ажиллаж болж өөрч тэр чинь. Тий болно. Тэр чинь ингээд үндсэн мэрэгжлийнхээ хажуугаар хийх зүйл байж магадгүй тийм. Гэхдээ нөгөө би уян алархаа хэсэг гэдгээр нөгөө одоо энэ ингэж тэнийхгүй болно ингээд том болох гэсэн ингээ уян алархаа байдлаа алддаг учраас жоохон харамссан. Гэхдээ одоо ч хүртэл уян алархаа хийвэрээ байна л да. Энэ өтөч одоо за баярлалаа.